хүртэлх хувь эрчимтэй нэмэгдэж байгаа ч энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхгүй байгааг салбарын сайд нь онцолж байна. Тиймээс эх жилүүдэд тус салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна гэж байна. 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8% хүрсэн. Энэхүү өсөлтөд малын тоо 52 сая толгойд хүрч эдийн засгийн уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар 14.4% өссөн үзүүлэлттэй гарсан юм а. Манай улс Данкан цуулуурхай гэлгүүгээр уламжлалт мал аж ахуйгаа түшиглээд хөгжих боломжтойг судлаачид байнга шахуу хэлдэг. Гэвч тус салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 5% ч хүрэхгүй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Хэрэв энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдвэл тус салбарын хөгжил үр шим нь өсөх бүрэн боломж байгааг мэргэжилтнүүд нь онцолж байна. 4 оны байдлаар арилжааны банкны нийт зээлийн 2.5%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04%-ийг улсын төсвийн зарлагын дунджаар 1.5-аас 2%-ийг л хөдөө аж ахуйн салбарт эзэж байгаа юм. Тэгэхээр цааш бид нар үндэсний аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг бол ядаж 5% болгоё. Одоо 1.5-аас 2%-ийг одоо хөдөө аж ахуйн салбар эзэж байгаа бол энийг бол бас хувийн нэмий гэж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улс төмс хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна гэсгэж байгаа боловч үнэн хэрэгтэй хятадын ногоогоор хангагдаад байгааг тариаланчид бас хэлж байна. Учир нь чэнжүүд урд хөршөөс ногоо оруулж ирэн Монгол ногоотой хойрж худалдаалдаг байна. Энэ нь тариаланчдад хүндхэн тусдагч шийдвэрлэх арга зам нь хомс гинэ. Тиймээс сургууль цэцэрлэг цэргийн ангийнхан дотоодынхоо хүнсний ногоог авах тал дээр анхаарлаа хандуулж өгөхийг салбарын сайдтай уламжилсан байна. Төмс хүнсний ногооны агуулгын эзэн төмс хүнсний ногоог энэ зойрондоо хийсэн ном ёс орнуудад хадгалж байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж ингээ авдаг байх юм бол илүү одоо чанартай бүтээгдэхүүнийг за Монголдо үйлдвэрлэж байгаа тариаланчтай ногоочдынхаа энэ хүнсний аж ахуйгаа дэмжсэн бодлого болгоно гэдэг дээр тодорхой санал хэлж байна. Хүнс хөдөө аж ахуйн салбар ирэх 5 жилд салбараа тойрсон олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээр тус салбарын хөгжил дэвшил хурдцтай өргөжин тэлэх болно гэдгийг салбарын сайд нь онцолсон. Нийгмийн сайн сайхны төлөө гэрэлт зул хөргснөөр хүн бүр таац жаргал амжилт ирдэг. Дотоод ертөнц ариусдаг гэх мэтээр сүсэглэн олныг татдаг гэрэлт зул өргөх арга хэмжээ нь 8 дахь жилтэйгээ байгаль орчин бохирдуулах гэж байна. Байгальд хор багтай эд материалаар хийсэн гал гарах ямар ч үндэслэл байхгүй хэмээн сурталчилж байгаа ч төмөр дэгдэж байсан түүх олон улсад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэрэлт зул хэмээн маш сайхнаар нэрлэж заншсан энэ өдрийг энэ эдийг хөөргөсний маргааш нь хот ялангуяа хаан улд өрг тэр аяра дэнлөөний хогонд аригдсан байдаг. Нөгөө талаас хөөргөсөн гэрэлт зул нь ихэвчлэн богдуул орчим ундаг байна. Тиймээс гал гарахгүй гэх баталгаа байхгүй байгаа юм. Тиймээс сүсгтэн олон аль болох зул өргөхгүй байхыг уриалжээ. 6 сарын 15 хүртэл нөгөө тухай хуулиар хүрээшлийн ногоон бүсэд одоо ил галтай харьцах тийм ажиллагааг хориглосон зорчих зугаалга үйлдэл хориглосон байдаг. За энэ байдалтай уялдуулаад одоо энэ стадион дээрээс тавигдж байгаа тэр гэрэлт зул маань хөөрөөд одоо буух цэг нь болохоор үндсэндээ богдвол юм уу богдвол урт талаар тийм ээ урд тормоогоор буух юм боломжтой болчиход байгаа. Тийм учраас бид бол энэ аюулгүй байдлыг хангуулах энийг одоо гамшиг судлалын хүрээлэнгээр энэ гэрэлт